Сайн байцгаана уу? Ops-ийн програм activation хийхэд за ингээд орохоор ажиллахгүй байвал яах вэ гэдэг. За тэгвэл бид нар яах вэ гэхээр энэ түлхүүрийг яаж тааруулах вэ? Эсвэл яаж одоо Ops-ийн програмаа зүгээр ажилтдаг болгох вэ гэдэг заавар зөвлөгөө өгөх гэж байна. За тэгэхээр та бүхэн дараах алхмуудаа сонгоорой. За эхлээд яах вэ гэхээр хамгийн зөв шийдэл нь бол програмаа худалдаж авах. За тэгэхээр програмын лиценз нь дууссан учраас энэ програм ажиллахгүй байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл Ops-ийн Microsoft-ийн 365 гэдэг програм маань сарын 6.9 доллараар $7 юм байна. За ингээд жилээр нах юм бол 16% хямдраад жилийн 70 орчим доллараар худалдаж авах боломжтой байна. За ингээд энийг л худалдаад авах юм бол та аль бие осоор одоо энэ эхийг нь худалдаж авсан ажиллуулж байна гэсэн үг. За хэрвээ энийг авах ингэж үнэтэй худалдаж авах боломжгүй бол бид нэр crack буюу хуурамч түлхүүр ашиглаж програмыг ажиллуулдаг. За тэр аргыг бас зааж өгье. Тэгэхээр бид нэр эхлээд ямар програмтай вэ гэдгийг мэдэх ёстой. За тэгэхээр control panel гэж бичнэ. Control panel руу ороод programs дотор uninstall program гэдэг байгаа. Энд дээр дараад орохоор таны компьютер цугцсан програмууд байж байгаа. За тэгэхээр минийх бол Ops-ийн 2019 оны хувилбарын програм байна. За тэгэхээр 19 оны програмыг одоо activation буюу түлхүүрийг уншуулнаа гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ интернетээс Ops-ийн 19 оныхоо програмын одоо activation-ыг татъя. За тэгэхээр яаж татдаг вэ гэхээр MS quit гэж хичээд. За тэгвэл Ops өөрийнхөө сайн компьютерийн хувилбарыг бичдэг. Миний 2019 оных шүү дээ. За ингээд Google-ээс хайх юм бол MS Guides гэдэг энд зааварчилгаанууд байгаа. За ийшээ ороод. За тэгвэл та ийм activation ингэж уншуулах боломжтой гэдэг юм олон зөвлөлбөрүүд байж байгаа. За тэгэхээр бид энэ доош хүүлгэж байгаад за энэ H off гэдэг иттэй тий энэ алхмыг сонгоё. За энэ алхмыг сонгохын тулд яах вэ гэхээр эхлээд вирусны хамгаалтыг унтраах хэрэгтэй. За вирусны хамгаалтыг унтраахтаа яаж унтраах вэ гэхээр үлдэн системээс Windows Security гэж хичээд Windows Security гэдэг юм бамбаан зурагтай хамгаалт байгаа. Ийшээгээ ороод за virus and threat protection гэдэг байгаа. За ийшээ тарж ороод за энд manage settings гэж байгаа. Энэ рүүгээ ороод real time protection гэдгийг нь off болгочихно. За энэ yes дараа шүү. За ингээд вирусны хамгаалт маань түр зур унтарч байгаа. Энэ манд яах вэ гэхээр бидний энэ хурамч түлхүүрийг вирус гэдэг компьютер таниулсан байдаг болохоор вирусны хамгаалтыг унтраах алхмыг заавал хийдгээ. За тэгэхээр одоо бид энэ кодыг хуулж авах хэрэгтэй. Энэ шараар ингэ тэмдэглээ бүгднийг ингэж идэвхжүүлээд копи хийгээд хуулж авна. За хуулсныхаа дараа компьютерийн дэлгэцэн дээр маус хоёроо дараад шинээр энэ text document гэдэг файлыг нэ. За энийг нээж ороод дээр саяны хуулсан файлаа энэ хуулж тавина. За тэгэн гутаа файл save as дэлгэцэн дээрээ Office CMD гэсэн эмрэгтгэлийг бичнэ. CMD. За тэгэхээр бидний үүсгэсэн саяны файл маань ийм жижигэн түлхүүр болчихж байгаа. За энэ түлхүүрийг одоо ажилуулна. Маус өрөө дараад run as administrator гэдэг энэ дээр дарахаар yes гэд дарна. За тэгэхээр бидний Ops-ийн програм маань яг үгүй түлхүүрийг ингэж хоромчраад үүлдэж өгч байгаа. Одоо олж ийн гэсэн үг л дээ. Түлхүүр тааруулж ийн гэсэн үг л дээ. За тэгэхээр миний 2019 оны хувилбар учраас 2019 оныхоо юм кей түлхүүрийг үүсгэлээ. За одоо энийг төр зур хүлээх хэрэгтэй нэг уншиж дуустал. За тэгэхээр та бүхэн бас өөр өөрсдийнхөө энэ оны хувилбартай түлхүүрүүдийг саяны аргаар хайгаад тэгээд энийг уншуулна. За ингээд энийг уншуулаад дуусны дараа бидний програм маань хэвэн ажиллах болно.
За тэгэхээр энэ бол яг үгээр хуурамчаад түлхүүр таруулж байгаа гэсэн үг шүү. Болж өгвөл бид нэр хөдөлтөд авах их зүгээр. За тэгэхээр дуусахаараа ийм бичиг гарч ирнэ. Тэгээд энэ бичиг гарч ирэхээр бид нар энийг хаагаад тэгээ Office-ийн програмыг ажиллуулж болно. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Баяр таа.